хоорондын харилцааг ер нь юу гэж одоо дүгнэдэг вэ? За харилцааны сэтгэл судлал гэж тусдаа шинжилгээ ухаан бий. Харилцааны сэтгэл судлал бол харилцааны зорилго, үүрэг, бүтэц, тийм харилцааны одоо технологийн асуудлыг бол дагнан судалдаг. За харилцааны сэтгэл зүйч гэж одоо бүр мэргэжсэн одоо сэтгэл зүйчд бий. За эдгээр одоо харилцааны сэтгэл зүйчид харилцаа гэдэг чинь юу гэж үзээд байна гэхээр энэ бол мэдээлэл солилцооны арга хэрэгсэл юм аа гэж ингэж үзээд байгаа ерөнхийд нь. Гэтэ энэ бол зөвхөн мэдээлэл солилцох биш, харилцан үйлчлэх, бие биенийгээ хүртэн тусгах гэсэн олон талуудыг агуулсан ийм нарийн нийлмэл бүтэц, өөрөөр хэлбэл бүхэл бүтэн одоо ийм систем гэж ингэж үзээд байгаа. Хүмүүсийн хоорондын одоо ойлголцол харилцаанаас л эхэлнэ. Зөв ойлголцох юм уу, буруу ойлголцох юм уу, тийм ээ? Цаашдаа яаж тэр хоёр хүний хооронд үүсч болох бүх зүйл бол анхны харилцаанаас л эхэлдэг гэж би боддог. Харилцаа гэдэг нь ерөөсөө хоёр хүн хоорондоо маш сайн зөв ойлголцох. Миний дотоодд юу байгаад байна, энэ хүнд яаж илэрхийлв? Миний илэрхийллийг энэ хүн илэрхийллийг хүлээж аваад надад тариу үйлдэл өгөх. Тэгжиж бид хоёр хоорондоо харилцаанд орж юу бодож санаж байгаагаа хоорондоо би нэгээрээ ойлголцсон. Тэр маань мэдээж харилцааны өнгүүд байгаа тий. Их хатуу ширүүн, эсвэл зөөлөн, эсвэл нөгөө харилцаа гэдэг чинь маш сайхан соёлтойгоор хүндэтгэлтэйгээр гээ тий. Тэгэхээр энэ харилцаа гэдэг бол янз бүрийн зөвлөлөөр тайлбарсан байдаг л да. Зүгээр сэтгэл засал шимтгийн үүднээс харилцааг харахад бол энэ бол холбоостол гэж хэлэх аягүй дуртай байдаг байхгүй юу? Юутай холбоотой байгаа юм бэ гэдэг нэгдүгээрт нь бол хүн хоорондыг холбож идэг. Хоёрдугаарт нь нийгэм хооронд нь холбож идэг. Тэрэн дотроос хамгийн чухал холбоослол нь бол энэ нэг хүний сэтгэлийн дотоод холбоослолын тухай ойлголт юм шиг байна. Тэгэхээр харилцааны тал дээр мэдээж ингээд олон төрлийн онлын үүднээс олон төрлийн ярьдаг л дээ. Одоо ярианы хэл, биеийн хэл, сонсох энэ гурав нийлж одоо харилцаа олнооч гэдэг юм уу. Уг бол харилцаа нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй зүйл учраас одоо модтой адилхан юм аа. Хэрвээ чиний сайхан том мод оруулах юм бол одоо үндэс сайтай байна. Тэр үндэс нь бол одоо өөрийгөө итгэх, бусдыг хүндэтгэх, үнэн шударга байх, нээлттэй байх. За тэгээд даруй байх гэх ийм 5 одоо гол үндэс байна. Энэ 5 гол үндэс яаж хөгжснөөс нийгэм гэж яригдаад байгаа энэ одоо нийгмийн хүчээр хийлэл те бусад зөрчил асуудлууд дотроос хувь хүнийг одоо бие хүнтэй цуг бүтээн гэдэг юм уу. Гэх мэтээр ингээд харилцааг тайлбарладаг л да. Хүн төрлөختөн анх үүссэн цагаас л харилцааг үүссэн гэж боддог. Ямар нэгэн үйл ажиллагаанд хамт оролцохын тулд те хүрээлэн байгаа орчинтойгоо ч гэсэн харилцаанд орохын тулд харилцаа бол зайлшгүй шаардлагатай гэж боддог. Би бас яг тэгж бодод байдیں۔ Нөгөө хүн төрлөختөн хөгжих тусмаа нөгөө нэг харилцаа хандлагууд маань улам их холдцоогоод одоо тэгээд нэг хамгийн тод жишээ нь л одоо юу вэ шүү дээ. Энэ нөгөө дэлгэц, гар утас тий бүх юм одоо хэтэрхий их хурдтай хөгжиж байна. Энтэйгээ харилцуулаад одоо би үйлчлэгний салбарт одоо бизнес эрхэлж байгаа Golden Boutique гоо сайхны салон тий. Тэгэхээр үйлчлүүлэгч нар маань хүртэл харилцаа одоо нөгөө ийдэг зөөлөн тий найрсаг харилцааг хүртэл хүсэж штэ. Одоо тэгээ яг тэр нөгөө үйлчлүүлэгчийн 100% нөгөө сэтгэл ханамж гэдгийг дүүртэл нь 100%-ийн тулд бидний хамгийн түрүүнд одоо нөгөө барьж эрхэмлдэг зүйл бол үүднээсээ эхэлсэн харилцааны соёл бүр тэр хүнийг ороод ирэхэд нь л инээмсэглээл те тэр хүн ямар ч нөгөө нөхцөлд орж ирж болж байгаа ажлын стресс бухимдал те эсвэл бүр хитрхи их аз жаргалтайгаар бүр инээд баяслан ингээд тайлгаж салгиж орж ирдэг ч юм уу те эсвэл зүгээр нэг энгийн юрдийн ч гэдэг юм уу те тэр олгоны одоо тэр жаахан стресс бухимдалтай одоо нөгөө харилцаа хандлага жаахан холдсон хүмүүст бол бид нар зүгээр бүхэл зөөл нэг маш сайхан өдрөө нь хараад инээмсэглэхэд л хүн өөрөө ирэхгүй уйсаад ирэн дээр нэмээд орчныг бас айгүй их тавьж өгөх хичээдэг. Одоо нөгөө үйлчлэгээтэйгээ л би одоо нөгөө холбож ярьж байгаа ш. Маш сайхан аялгаа хөг аялгаа ороод ирэхэд нь чихэнд нь сонсогдоо те. Зөөл намуу өнгө те энтрээр ороод ирэн дээр нэмээд хүлээж авч байгаа хүнд айлаар ороод ирэхэд хүн айлын гэрээ эзэгтэй маш сайхан инээгээд автвал тэр хүн чинь сайхан л орно шүү дээ. Түнтэй ижилхэн тий манай үйлчлэгээний соёл манай ресепшн хүлээн авч байгаа хүмүүс маань инээмсэглэл дүүрэн ухтгатал тэр хүн харилцаа бидний харилцаа зөөлрөөд ир тий. Хоёр талын юм л да. Гэхдээ одоо нөгөө үйлчлэгээний соёлд бол бараг 80% нь үйлчлэгээ үзүүлж байгаа хүн эхлэлийн гартаа авчдаг.
Тэгээд эхлэлийн сайхан тавиад өгөхөөр нөгөө хүн маань маш сайхан харилцаанд ороо явчихдаг. Тэгэхээр яг эргэлт хэрэгцээ байгаа. Яг энэ сүүлийн үеийн эрчимтэй энэ хөгжил дагаад бүр ингээд нөгөө хоорондоо харилцах ярьцах завгүй те ажил гэл за бүр яа харгуул амьдралын хэмнэл бүр хүмүүст үнэхээр нөлөөлж байгаа. Тэрнийгээ ч хүмүүс илэрхийлдэг. Ерөнхийдөө харилцаа бол бидний хэрэгцээ. Хүн бие биентэйгээ харилцахгүйгээр оршин тогтнох ямар ч болцоогүй. Хүний сэтгцийн хөгжлийн сэтгцийн хэвийн хөгжлийн үндсэн нөхцөл нь бол харилцаа байж байгаа. Тэр хүүхэд анх мэдээ орсон цагаас эхсүүлээд эцэг эхтэйгээ харилцах, тийм ээ, дохой зангаа болон үг яриагаар харилцах энэ бүгд нь хүүхдийн тархины хөгжилд бол маш чухал үүрэгтэй байдаг. Тархины хөгжил гэдэг маань сэтгцийн хөгжилд маш чухал үүрэгтэй байдаг. Тэгээ явандаа хүүхэд орчноо танин мэдэж судалж, тийм ээ, орчноос маш их хэмжээний зам байдлын шин элементүүдийг хуулбарлаж юм уу шинээр нээж өөртөө бий болгож ингэж явахын хөгжих явцдаа харилцсан тэр нийгмийн шин чанарууд тэг эзэмшиж өөрөөр хэлбэл нийгэмшиж явдаг. Тэгээд бие хүн болж хувирдаг ийм процесс. Тэгэхээр энэ дээр бол ерөөсө харилцаа л хамгийн чухал үүрэг гүйцэтгэв. Амьд амтан бүхэнд л харилцаа байгаа. Удамшлаараа, нийгэмшлэрээ, рефлексээрээ бүх зүйл л харилцаанд орж харилцсан бие биентэйгээ хамааралтайгаар л оршин тогтнодог. Аливаа амьтад хүрээлэн був байгаль орчин юмстай өөр хоорондоо холбоо тогтоох тэмүүлэлтэй байх бөгөөд тэрхүү тэмүүлэл нь харилцах хүлээр илэрдэг байна. Амьтдын хувьд хаа нэгтээ ойр байгаа аюул занал, сэтгэл хөдөлгөөний мэдээлэл дохиог харилцаагаар дамжуулан хүлээн авч биологийн хэрэгцээг хангадаг бол хүн хоорондын харилцаа нь үүнээс огтөөр ойлголт юм. Хүн ертөнцийн талаар мэдлэг эзэмших, таны мэдих явцдаа амин хувийн болон ажил хэргийн холбоо тогтоож, тааламжтай байдал, баяр гуйныг, уур бухимдал зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө харилцаа хандлагаараа илэрхийлдэг. Улмаар харилцааны үр дүнд хүн хүндээ нөлөөлөх нөлөөллийг бий болгодог байна. Энэ Монголын өөдлөх аль үүднээсээ гэдэг нь юу гэж боддог вэ? Харилцааны хамгийн том философи мөн үү? Яг энийг хүмүүсийг ерөнхийдөө нийгмийн атмаас тогтдог. Альва нэг бодис атмаас тогтдог гэх юм бол нийгэм бол атом буюу хүнээс тогтдог. Тэгэхээр хүмүүсийн хооронд үүсэж байгаа тэр харилцаа нь үндсэндээ нөгөө атомууд хоорондоо таталцаж молекулыг үүсгэгдэх адил хүмүүсийн хоорондын харилцаа нь бүлгүүдийг бий болгодог. Тэгэхээр нөгөө бичил бүлэг, баг бүлэг, их бүлэг гэдэг байдлаар ерөнхийдөө нийгэм гэдэг зүйл маань үүсэж байгаа. Тэгэхээр энэ нийгэм гэдэг зүйл бол зүгээр нэг хүмүүсийн олонлог биш харин илүү нарийн тогтолцоо бүтэц бүхий үе шаттай зохион байгуулалт бүхий ийм нарийн нийлмэл тогтолцоо. Тэгэхээр энийг холбож үүж байгаа ганцхан зүйл нь бол ерөөсөө харилцаа. Миний хувьд харилцаа юунд илүү ач холбогддог гэхээр хүн гэдэг амьтан чинь тэр хүсэл гэдэг юм нь хөдөлж өдөрдөж явдаг юм аа. Тэр хүсэл гэдэг юм нь бол гажуудсан байх уу, зүв байх уу гэдэг нэг учир жанцсан байна уу та сүүлийн үед их анзаарч байгаа л да. Ер нь архины хэрэглээний асуудлууд ч тусам үйлчлэг авж байгаа хүмүүстэй харилцсан ч тэр гэр бүлийн дотоод бодлоотой хүмүүстэй харилцсан ч тэр хувь хүн хоорондын зөрчил их олдог хүмүүсийн харилцсан ч тэр ингээд тэдэнтэй ингээ ярилцаа сууж хахад хамгийн их ажиллагддаг зүйл бол тэр нэг тэр далд ухамсарын гүнд нь нуугдаад үлдчихсэн тэр нэг гажуудсан бодол итгэл өмшил гэдэг нэг юм. Тэр хүнийг хэн байх юм ингээ тодорхойлоод ашиг байгаа юм л та. Би энэ харилцааны доголдлын асуудлыг бол нөгөө нийгмээс л болоод байна гэж боддог. За хүмүүс хэтэрхий их өөрөмсөг үзэл хандлага руугаа ороод байна гэж би бол ингээд хүүхдүүдтэйгээ харилцаж байхдаа л тэгж боддог л доо. За хүүхдүүд маань ингээд төлөвшлийг, хүмүүжлийг гэр бүлийнхаа орчин нөхцлөөс тэгээд удамшлаасаа бусад сургууль хүмүүжүүлэх үйл явцаас за тэг хувь хүнд өөрт нь байдаг ингээд зан чанаруудаасаа авч идэг. Ингэхдээ л бол тэр хүнд жишээлбэл гадны нөлөөнөөс энэ харилцааны сөрөг хандлагуудыг аваад байна гэж би боддгийн. Тийм учраас би миний авч сургадаг хүүхдүүд бол цэцэрлэгтээ ингээд 4 жил харилцаанд ороод нийгэмшээ төлөвшөөд ороод ирсэн хүүхдүүд байдаг. Гэхдээ мөн бас нэгдүгээр ингээд ороод ирэхдээ ч гэсэн яг ингээд харилцааны хувьд бол асуудалтай хүүхдүүд орж ирдэг.
За энэ хүүхдүүдтэйгээ л төлхөө их сайн анхаарч ажиллах шаардлага гардаг багангийн багш нарт бол. За нийгмийн ажилтнтайгаа хамтран, сэтгэл зүйчтэйгээ хамтран те. За тэгээд эцэг хэрүүн чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулна. За сургалт хүмүүжил рүүгээ чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулна. Энэ харилцааны одоо сөрөг үр дагавруудыг л эерэг болгохын тулд одоо багш бид нар л ихэвчлэн сайн ажиллаж байгаа л гэж бодож байна. Заримдаа манай одоо нөгөө юу чин гоо сайхан ч нар маань сэтгэл зүйч шиг болчихсон шүү дээ. Бид нар октодтойгоо ярилцдаг. Би ч октодтойгоо харилцаанд орно. Тэгэхээр нөгөө тэр хүн хэрэг хүсгийг ярих гад харилцаанд орох гэдэг бид нар үйлчлэгээ үзүүлэх дурдаа тэр хүнтэйгээ харилцаанд оруулаад тэр хүнээ яриулаад байдаг. Тэгэхээр тэр хүнд өлсөд сангацсан мэдрэмжийг тэр хүн тайлдаг байхгүй үйлчлэгээнд орж явахдаа өстой тэгээд ингээд ингэсэн тэгсэн. Тэрэнд нь зөөлөн дугаар дэмжилт өгөөд юу ярихыг хүсгээд дэмжлэг өгөөд ирэхээр тэр үйлчлэгээ авангаа давхар харилцаанд ороод сэтгэл зүйн бас нөгөө нэг гоё таашаалыг аваа гардаг байхгүй. Тэрнээсээ нөгөө гарахтаа сэтгэл ханамж маш их баярлаа гэдэг үгийг л бид нар сонсоход давхар аяйгүй баяртай байдаг шүү. Маш их баяртай байдаг. Яг гоо бид бол сэтгэл зүйн амьтад одоо хүмүүс ярьдаг шүү дээ. Хүн бол сэтгэлийн амьтан гэж тэ. Тэгэхээр бид бие махбодоос тогтсон. Гэхдээ биднийг одоо бие махбод дангаараа тодорхойлж чадахгүй. Бидэрт бол харин сэтгэц ухамсар гэдэг чухал зүйл байдаг. Сэтгэц ухамсар. Тэгэхээр нөгөө монголчууд хэлээд байгаа хүн бол сэтгэлийн амьтан те сэтгэлээрээ үхэж болно гэдэг ийм зүйл чинь ерөнхийдөө бол сэтгэц буюу сэтгэл гэдэг зүйл бол хүний оршихуйн одоо хамгийн чухал нэг цаашгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг гэж. Тэгэхээр хүний сэтгэл зүйн одоо үндсэн төлөв байдал ямар байна, тэгээд сэтгцийн байдлаас шалтгаалаад яг хуу харилцаа янз бүрээр одоо хувирж өөрчлөгдөж болно л доо. Нүүдэлчин соёл өрнөшлөлтөд манай монголчуудын хувьд бол нэг харилцааны өнгө тоон одоо ондоо товч тодорхой үгээр нэг цөөн хэдэн үгээр өөрснийгөө илэрхийлж баг давхар биеийн өгүүлэмж хилэмжээр хүртэл харцаараа одоо нөгөө хүмүүжлийн хувьд ч гэсэн ярих гэдэг шүү дээ. Аав ээжээс те нэг харцаараа нэг ингэхэд бид нар чинь багадаа тэгж өслөө гэж ярьдаг. Яг хотцсон те сошиал ийм соёл өргөжлөлттэй улс орны хувьд болох юм бол харилцаа гэдэг илүү их хөгжсөн байж магадгүй юм. Гэхдээ мэдээж бид нар үг түүхээ харах юм бол үг дотор ухаан явж идэг те үгэн дотор нүг явж идэг гэдэг. Тэгэхээр улс үндэстэн болгон гэсэн өөрийн өнгө тоонтой, соёлтой, очих болгон шал ондоо ертөнцийн соёлоо тогтож идэг шүү дээ. Тэгээд яг тэрнтэйгээ ижилхэн усын нуул, ёсын дагаа гэдэг чинь ёстой ч давхар соёл нь явж байгаа гэж би ойлгоод байна. Тэгэхээр үнэхээр ондоо. Монгол хүн болвол дэлхийн өндөрлөгчний түүхэнд бол илүү өвөрмөц, илүү ухаалаг адах юм уу гэж одоо тийм омогших одоо тийм их мэдэрдэлтэй. Жишээл одоо юу гэдгийг Монгол хүн одоо нутгийнхаа тухай дуулдаг, морь мадны тухай дуулдаг, уянгалдаг ч гэдэг юм уу тий. Монгол хүн ихтэй илүү илэгтэй байдаг ч гэдэг юм уу тий. Энэ чинь нэг тийм сэтгэлийн холбоотой харилцааг нэг юм хилээд байгаа биз. Тэр холбоотой харилцаа яаж үүсэж байгаа юм бэ гэдэг асуудал нь болохоор тэр нөгөө яг хүн хоорондын харилцаа мөн доо гараад эхэлж байгаа байхгүй. Жишээлбэл одоо юу гэдгийг Монгол хүн хизээч өөрийн төрсөн эсгийнхээ асамжийн газарт нөгөө ертөнцөөр үдэхгүй байхгүй. Үдэхгүй байхгүй тий. Хэдий Америк өндөр хөгжилтэй ч гэсэн эцхийг авч асамжийн газар тавьчаад тэгээд нэг завандаа энэгдаа тэгээд хаяа нэг завандаа очиод нэг юм жижигхэн шоколад орчээл I love you mom гэж очих чинь. Гэтэл бид нэр өдөр болгон тэр их сүйтэй байна уу, сайтай байна уу, юутай байна уу гэж бодож чадж байгаа юм нөрөө харилцаа очиод авах тий. Тэгээд энд чинь харилцаач олон чухал үүрэг гүйцэтгээд байгаа. Хүмүүсийг холбох үүргээс гадна биендээ хандах хандлагыг илэрхийлэх үүрэг гүйцэтгээд байгаа. Тэгэхээр нөгөө хандах хандлага гэдэг чинь ерөнхийдөө таашаах, таашаах ч гэдэг юм уу те нөгөө симпат, антипат ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар гарч ирдэг. Тэгэхээр хүн бол харилцаагаараа дамжуулаад за харилцаа гэдэг чинь ганцхан үг биш л те үйл хөдлөл дохио зангаагаараа дамжуулан одоо тааламжтай байдал болон тааламжгүй байдлаа илэрхийлж байдаг. Тэгэхээр энэ дээр бол цаад углуург нь бол нөгөө хандлага буюу одоо тэр хүний өөрийн тэр сэтгэл санааны байдлаас бол сэтгэл зүйн байдлаас те сэтгцийн байдлаас шалтгааллах зүйлүүд байгаа. Тийм учраас одоо юу гэдэг заримдаа нөгөө харилцаа хүндэрх гэдэг чинь үнэхээр сэтгэл санааны нөхцлөөс одоо шалтгаална л гэсэн үг. Ухамсарыг хэдий чиний хөгжүүлнэ төдий чиний одоо хүн одоо ингээ төгс төгөлрөлөө ойртно гэж
байгаа байхгүй. Гэтэл нөгөө сэтгэл судлаач нарын судалдаг юм нь болохоор хүний уурга тархины үйл явц, сэтгцийн үйл явц чинь ерөөсө дард ухамсар, ухамсарын дор орших ухамсар юм аа гэж явчихж байгаа байхгүй. Тэгэхээр ухамсар гэдэг нь тэгвэл яг юу юм бэ гэдэг асуулт тавьж эхэлж байгаа. Ухамсар гэж яг юу юм бэ гэсэн чинь ерөөсөө нийгэм гэдэг юм хүн төрөлхтөнд амьдарч байгаа цагт нийгмийн хориоцоор буюу супер эго гэдэг нэг юм байх юм байна. Энэ супер эго гэж яригдж байгаа юм нь ерөөсөө нийгмийн хориоцоор. Энийг хийж болно, тэрийг хийж болохгүй. Тэгэх ёстой, ийм байх ёстой. Тэгвэл тэр нийгмийн хориоцоор гэдэг юм зөв тогтсон байж болно, буруу тогтсон ч байж болно. Тэрийг нь психоанализийн сэтгэл судлалын аюугаар болохоор тэр тотем табу гэдэг ойлголтоор одоо аюул сайхан тайлбарж өгдөг байхгүй одоо уйлгтай үйлдэл, уйлгтай ёс заншлаа тайлбарладаг байхгүй. Энэ чинь их харилцааны суур юм байна л да. Яагаад харилцааны суур гэж хэлж байгаа юм тэр ерөнхийдөө бол тэр зуршлыг муу зуршлыг сайн зуршаар солих процесс нь тэр харилцааны гажуудаа засах юм шиг байна. Тэр гажуудсан бодол, итгэл үнэмшил гэдэг нь юу хэлээд байгаа гэхээр тэр сэтгэлийн гэмтэл юм шиг байна. Тэр сэтгэлийн гэмтэл гэдэг байгаа юм аа бид нар бодохдоо заавалч одоо нэг тийм одоо хүчирхийлэл орсны дараа ч юм уу тий заавалч одоо юу гэдгийг нэг тийм амжилттай дайн тулдаанд орсны дараагаар гамшиг төрсний дараагаар ч юм уу тиймэрхүү маш хүчтэй тийм зүйлийн тухай бодоод идэг. Гэтэл ерөөсө хүн гэдэг амьтны дур гэдэг имийг нь хараа наснаас нь хангаж өгөхгүй бол хайрын хэрэгцээ гэдэг юм нь цаг үртэн сэтгэл зүйдэн тогтсон байдлаар өгч байхгүй бол мэдэрч байхгүй бол зөрчилдөөл тэр зөрчлийн явандаа тийм гажуудлыг үүсгэх юм байна л да. Орчин цагт харилцаа нь хүмүүсийг холбох үүрэг гүйцэтгэхээс гадна хүнийг төлөвшүүлэх, бие хүнийг хүнийхэн хувьд оршин байгааг нотлох, үнэн цэнэ мэдрэх, төрөл бүрийн мэдээлэл солилцох, холбоо хэлхийг хадгалахад гол үүрэг гүйцэтгэхээс гадна өөрийн мөн чанарыг танин мэдхэд тусалдаг байна. Айлч цаг үед ямар ч нөхцөлд хүний нүүрний хувирал, дуу хоолойн өнгө, дохио занга, биеийн байрлал, хөдөлгөөн нь тухайн хүний сэтгэл санааны байдал, хандлагыг илэрхийлсээр иржээ. Өдгөө харилцаа нь хил зүй, зан үйл, танин мэдхүү болон нийгмийн талаас олон чиглэл, олон өнцгөр судлагдсан болсоор байна. Харилцааны соёл гэж яг юу вэ? Харилцааны соёл гэдэг бол зан үйлийн соёлын хэлбэр л дээ. Зан үйлийн соёлын нэг хэлбэр гэсэн үг. Тэгэхээр энэ бол үндсэндээ хүмүүжил гэдэг зүйл суурь нь болж өгдөг гэсэн үг. Хүмүүжил. Тэгэхээр зан үйлийн соёлыг бид нар хүмүүжлээр олж авдаг. Хүмүүжлээр олж авдаг. Тэгээ гэр бүлийн хүмүүжил чинь өөрөө суур хүмүүжил шүү дээ. За тэгээд дээрэс нь нийгмийн хүмүүжил буюу нөгөө цэцэрлэг ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуульч гэдэг юм уу те хамт олон ажлын хамт олон ч гэдэг юм. Энэ бүх орчноос бид нар энэ хүмүүжил гэдэг зүйлийг олж авч идэг. Тэгэхээр хүмүүжил ямар байна? Тэр зан үйлийн соёл буюу за тэрний нэг хэсэг болох тэр харилцааны соёл чинь гарч ирээд байгаа юм. Гэтэл яг энэ харилцаа нь эргээд ингээд нийгэм рүү орохоор бас яг тэр нэг хайр өгсөн харилцаанууд нь илүү одоо ингээд харагдах тий явдаг. Бас тэр нь итгэлээр айгүйх нөхцөлддөг. Одоо бид хоёр ингээ хоёр үнэ таньдаг байлаа гэхэд тий итгэл дээр нөхөж харилцаа цаашаа яваад байгаа байхгүй. Хэдий ингээ мэдэхгүй байсан чинь гадналаас нараад сайхан нүдэн дулаахан хүү байна гэж хэлэхэд цаашд нь харилцаа тэр хүний итгэл буюу ноён нурууг нь алдахгүй байхын төлөө хичээхээс аргагүй болтол нөлөөлдөг үхтэй үйлдэлтэй хандлагатай тий Бага насны чи одоо тэгээд нөгөө хөгжил бага байх тусам хүмүүс илүү би энтэйгээ ойр байжээ. Манад утас байдаг байсан. Ээж маань халбанд ажилладаг байсан. Тэгээ нөгөө гэрийн суурь утсаар хүмүүс хөдөө орон нутгаас те хот дотроосоо ажиллаас гэл ингээл 64 номероос хүн дуудаад өгөөч те 34 номероос хүн дуудаад өгөөч гүйдэг байлаа шүү дээ. Ерөөсөө өгөхгүй. Тэр угаасаа нөгөө тим ёстой юм шиг хүлээгээд авцсан. Тэр чинь нөгөө хүнлэл явагдаад байна, хүмүүжил явагдаад байна шүү дээ. Аав ээж ажилдаа явцсан ч гэсэн би гэртээ ганцаараа тохиолдолд утас дугарлаа. Цаад хүн ёстой юм шиг ярина. Том хүн ярина те. Алуу мэд 64-оос хүн дуудаад өгөөч гээл тэгнэ. За. Тэр чинь нөгөө хөгжил одоо нөгөө тэр айл болгонд байхгүй байсан те. Тэгэхээр нөгөө тэр болгонд гүйж очин магадгүй тэрүүгээрээ ч гэсэн одоо нөгөө харилцаа маань илүү татансоол манайхаар илүү их хүмүүс орж гарна. Цөөхөн идэх айл утастай. За тэгээ гадаа гараад тоглоно. Аав ээжүүд нь одоо
нөгөө ажилдаа ингээ явчихна. Хүүхдүүд бид нар ч гэсэн хоорондоо тоглох юм чи ерөөсөө нөгөө дээс чирта люкс. Одоо хүүхдүүд дээр л ойлгохгүй шүү дээ. Юу ч яриад байгаа юм тий. Тэгээ тэр болгонд нөгөө тоглоом дээр хүртэл бид нар гоё харилцаанд орж ирсэн тий. Тэгээ тэд нар ч гэсэн бидний одоо энэ өсөх хүмүүж гэтэрсэн ёс зүйтэй ч гэсэн холбоотой байхгүй. Би нэгэ хүндлэх, хайрлах, хамтдаа тоглох тий. Тэгээ оройтх юм бол адилхан аав ээжээс нь айн би нэгэ хүргэж оруулж өгнө. Хажууд нь ингээд гим ийцэн юм шиг доошоо хараад зэрэгцээ зогсож байна. Аав ээж нь жаахан уургүй байл бөөн баяр цаашгаа хүүхэд орно. Найз нөхөд одоо тийм л байлаа шүү дээ. Одоо болохоор чинь харилцаа холдож байна. Манай ээж аав ингээ бүгдөө те ширээн дээрээ бүгд ингээ тойрч суугаад толгоогоо нийлүүлээл тэр амьтдыг тэр биологийн ном одоо би ингээ санахаар биологийн ном байсан байхгүй амьтдын зурагтай тэр биологийн ном дээр байгаа амьтдыг бүр бишрээд гайхаад бүр тэр амьтдын тухай яриад аав болохоор тэрийг ингээд анх бид нартай л ижилхэн мэдэрч байгаа хүн шиг ярьж исэн байхгүй юу ийм байдгийн биш дээ гэд хөлн юм байдгийн байна. Одоо гар нь сарвуун юм байдгийн байна. Нүдийг хардаа гэх мэтлэнгээр ярьжсэн байхгүй. Би тэгээд дараа нь дундаа ингээд орчоод нөгөө номыг чинь судалсан чинь аавыгаа бодож ирсэн. Манай аав надад те зүгээр тэр номыг өөрөө мэддэг амтан ч хэрнээ. Тэр амтныг одоо тэр хөлийн, гарын, чихийн, нүдийн те өнгийг хажиглаад ингээд хараад өгөөсэй. Энэ хүүхэд гэх юм бол дараа нь одоо нөгөө монгол хэл тал руугаа ч юм уу бусад нөгөө мэдлэг энэ одоо надад суулгаж ирсэн байгаа байхгүй юу. Тэр амтны тухай нэг зохиомжлол хийгээр ихэд би тэр амтныг тухайн үед аавтайгаа л хамт харахтаа чихэн тийм байсан, нүдэн тийм байсан, за араншин нь юм байсан ч гэдэг юм уу те. Энэ талаар нь ингээд хараад таниад мэдэрч ирсэн. Энэ бол яг энэ бол амьд харилцаа байсан юм байлээ. За одоо бол би ингээд одоо эн чинь ингээл хөгжлийн хэрээр те одоо бүх зүйл технологи бүх зүйл хөгжиж байгаа хэрээр одоо ингээд бүх хүмүүс чинь одоо хэдүүрөө байранд одоо хүүхдтэйгээ хамт амьдарч болдгоо те хүүхдтэйгээ хамт ундаж болохгүй одоо өөр өөрөнд дунтуулах хэвээр одоо ингээд шинэ барилгууд баригдахад хүртэл тэгж штэ те ээж аавын өөрөө энтэлт нь байх хэвээр хүүхдийн өөрөө тэр талд байх хэвээр гэл те за эдгээр зүйлсээс л бол энэ амьд харилцаа маань үгүй болоод бас энэ техник технологийн хурцтай хөгжлөөс одоо энэ амьд харилцаа бол ингээд хүмүүсийн тэгтээ энэ бол буруутай үйл ажиллагаанаас бас хамаарж байгаа гэж боддог. За үнэхээр амьд харилцааг бол гэрхүүлтэй одоо энэ техник технологи хөгжсөн ч гэсэн хэдүүрөө байранд амьдардаг ч гэсэн те үнэхээр одоо нөгөө амьд харилцаагаа аваад үлдчихэж байгаа айлууд бас байгаа. Яг одоо ингээд хоолоо идэхдээ за наашаа суугаараа ширээгээ тариа сууя те. За тэдээс тэдэн цагийн оронд одоо утасгүй өдөр болгоё. Одоо тэдэн минут одоо утсаа оролдъё гэх мэтлэнгээр одоо ингээд бол амьд харилцаагаа аваад явж байгаа айлууд бас байгаа л да. Тэрний нөгөө өрөөсгөл нөгөө тал нь бол нөгөө хит их хөгжих гээд хөгжингүү болох гээд хүүхдтэй одоо англи хэл сурах гэж ч юм уу те одоо нөгөө уцтай л нөхөрлөө сурах гээд байна. Одоо яг хүүхдүүдэд ээж аваас харж байхад тэгдэлтэй одоо ингээ уцтай ингээ тим тоглоомоор тоглоод одоо ингээ англи хэлний мэдлэгийг илүү хөгжих гээд байна ч гэдэг юм уу. Яг энэ тал руугаа болоод нөгөө дэлхийн иргэнийг бэлтгэх гэж гэдэг санаанаасаа одоо нөгөө амьд харилцаагаа үгүй гэдэг байна л гэж бодоод байгаа юм би. Эцэгчүүдийг их хөвчлэн. Одоо энэ суурьшмал соёлын ертөнцийн сургалтууд хүнд нөлөөллүүд энийг нөхөж ийн гэж би ойлгоод байгаа. Хуучин дээр үед гэх юм бол уламжлалт өвөг дээдсүүд нь яадаг байсан гэхээр яг түрүүний миний хэлснээр харцаараа, хандлагаараа, үйл хөдлөлөөрөө, үгээрээ одоо тэр хэлж байгаа зүүр цэцэн үгс дотор хүртэл бидний бүхэл бүтэн амьдралын ухаан явж ийн гэд яа харахгүй хүлэн зөвшөөрч байдаг шүү дээ бид нар. Яа харахгүй нэ. Тэгэхээр монголчуудын өнөөдөр ингээд нийтлэг харилцаан дээр нэг ажиллаж байгаа юм энэ гашуудлын харилцаа буюу одоо чудаггүй байдлын асуудал сүүлийн сэтгэлийг маш хэмжиглүүлж байна шүү дээ. Одоо нэр алдрын төлөөх чудаггүй байдлууд, эд хөрөнгөний төлөөх чудаггүй байдлууд, ёс зүйн хэм хэмжээний чудаггүй байдлууд гэх. Тэгвэл энэ хаанаас яагаад үүсч вэ гэж заримдаа ингээд ном судлах юм уу ганц хоёр ном уншаад бусд ингээд юм уншдаг хүмүүсийн яриа хөөрөг сонсоо сууж яхаар юу сонирхтой гарч идэг гэдэг нь гажуудал гэдэг юм. Гажууд гэж юм гачиж байгаа байхгүй. Тэгээ гажуудал гэдэг бид нар заавалчгүй юм ноцтой юмны тухай бодоод байгаа тийм. Гэтэл бидний гажууд хаана илэрч идэм бэ гэдэг худлаа ярихаас илэрч идэг. Хүн яа худлаа ярьд юм бэ гэдэг асуулт нэхнийг хариулж чаддаг. Гэтэл үнэндээ худлаа ярьж байгаа шалтгаан маань айц шитдэг. Хайгаад байгаа байхгүй. Айцын цаана юу явж идэм бэ гэсэн чинь их ашиг нэж идэг. Тэгвэл айц хаана үүсдэг юм гэхээр үнэт зүйлгүй хүн л үүсдэг юм яа л дээ. Үнэт зүйлгүй хүн. Гэтэл яг үнэт зүйл гэдэг бол нөгөө
хүнийг алдах буюу алдах үедээ гэж бодоход нь одоо уй гашууд төрүүлдэг тэр зүйл юм байна л да. Бид өргөн утгаар нь аваад үзэх юм бол бидний бие махбодын эрүүл мэнд ямар байгаа вүлээ? Бидний сэтгцийн эрүүл мэнд ямар байгаа гэдгээс шалтгаалаад би тантай харилцах харилцаа ямар байх вэ гэдгийг гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр өргөн утгаараа ингээд олон хүний харилцаа олон хүнд нь ингээд аваад үзэх юм бол тийм ерөнхийдөө бидний сэтгцийн эрүүл мэндээс, бидний бие махбодын эрүүл мэндээс, бидний өөр хоорондоо харилцах харилцааны тэр одоо эрүүл сарвал байдал гэдэг юм те сайн сайхан байдал гэдэг зүйл шууд шалтгаалж гарч ирээд байна гэсэн үг. Тэгэхээр бид сэтгцийн хувьд бас тийм эрүүл сарвал биш байна. Бие махбодын хувьд эрүүл сарвал бас биш байна те. Тэгэхээр энэ байдал чи өөрөө бидний харилцаанд бас нөлөөлөд байна л да. Тэгэхээр нөгөө бид бие махбодтой болон те сэтгцийн эрүүл мэндэд бол зайшгүй анхаарах хэрэгтэй. Тэгжээч нөгөө нийгэм эрүүл сарвал байгаа байхгүй. Тэгээ харилцаа доголдолтой бид нар бие биендээ хүндэтгэлгүй хандаж гин бие бинийгээ гутаанд оромжилж гин те гэдэг чинь үндсэндээ бол хувь хүн бид нар бүгдээр адилхан сэтгцийн асуудалтай байна л гэсэн үг. Гэтэл сэтгцийн эрүүл мэнд маань өөрөө харилцааны хамгийн энгийн арга таахгүй. Би хүн сонсож чадж гин үү? Хүнд үжил бодлоо толгаад байна уу? Эсвэл би хүнийг ойлгож гин үү? Хүнийг мэдэрч гин үү? За тэр хүмүүсийн яриад байгаа тэр хайр буюу харилцааны өгөхтэй зүйлийг өгөөд гин үү? Чадаад байна уу тий? Энэ асуудлуудын талаар бодож чадаж байгаа бол та ингэ сэтгцийн асуудал болчиход байгаа байхгүй. Одоо байгаа цаг хугацаа хүлээн зөвшөөрөх, дасан зохицгүй харьцаж байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрч харилцан уушигтаа хамтран ажиллах гэдэг нь өөрөө дахиад харилцаа. Дахиад соёл. Тэгэхээр харилцаа соёл хоёр маань бол салшгүй холбоотой. За ер нь бол шуудхан хэлэхэд Монгол хүний сэтгэл зүйн онцлогийг судалсан суурь судалгаа бол ер нь яг ингээд цогцоор нь гаргасан суурь судалгаа бол байхгүй. Яг боловсролын хүрээлэн ч юм уу альсвал одоо зарим нэг төрийн бас байгууллагууд санаачлан тий Монгол хүний сэтгэл зүйн нөхцөл байдлыг судлах иймэрхүү датануудыг бол бий болгоод байна л да. Тэгэхээр эдгээр нь нийлээд ингээд ерөнхийдөө Монгол хүний ерөнхий одоо сэтгэл зүйн одоо төрх байдлыг гаргах бах. Тэгээд Монгол хүний одоо онцлог нь ийм юм ба гэд ингээд гаргаад тавьчихаар одоо юу гэдэг яг олон судалгаанууд бий. Олон судалгаанууд бий. Гэтэ ер нь цогцоор нь за яг харилцаа хандлагын хувьд бол ийм онцлогтой юм байна. Энэ ингэж өөрчлөгдөж хувьсаж өнөө хүрчээ. Одоо бол ийм байдалтай байна гэдэг зүйл бол хэлэхэд бол хэцүү байна. Гэтэ мэдээж монголчуудын одоо нүүдлийн соёл иргэншил тийм ээ аж ахуйн онцлог, уламжлал, зан заншил, за тэгээд тэр түүхэн үйл явцад одоо даван туусан тэр одоо нөхцөл байдлууд бүгдээрээ монголчуудын харилцааны өнөөгийн нөхцөлийг бол бий болгож байгаа. Ер нь бол бид суурин соёл иргэншил рүү шилжээд удаагүй байгаа. Бид нүүдлэн амьдардаг, мал аж ахуй эрхэлдэг ийм одоо хүмүүс. Тэгэхээр бидэрт бол суурин соёл иргэншлийн энэ одоо сэтгэлгээ, соёл тийм ээ энэ харилцааны онцлог бол одоо л бидэрт бий болж эхэлж байна. Одоо л бий болж эхэлж байна. Одоо нөгөө цуснд нь бий гэдэг шиг тийм тэр энэ тэнд тархаа бутархаа тэгэл янз бүрийн сураг төдий, сураг ажиг төдий хоорондоо мэдээ солилцчихсэн тэр одоо нөхцлөөс заримдаа бол бүр ертөнцөөс тусгаарлагдсан байдаг тийм. Энэ нөхцлөөс бол бид нар арай өөр нөхцөл рүү шилжиж орж байгаа учраас энд тодорхой хугацаа бол орно. Тэгэхээр харилцааны үйл явц бол одоо үндсэндээ бидний өмнө байсан тэр нөхцөл байдал одоогийн нөхцөл байдал руу шилжилтийн үйл явц руу одоо шилжилтийн одоо үйл явц руу явж байгаа учраас бидэнд суралцах, дадах тийм маш олон зүйл бол байна. Одоогоор бид нар яг суурин соёл иргэншлийн тэр одоо юу гэдэг өндөр хөгжилтэй ч юм уу эсвэл одоо тэр Хятад, Америкчууд юм уу тийм эсвэл одоо баруун Европын тэр улс орнуудад үүссэн тэр тийм хэмжээнд хүртлээ бас арай болоогүй байна. Цаашдаа бид нар суралцах зүйл бол зүүндээ байгаа. За энэ Монгол түмний тий харилцаанд байсан хамгийн том зүйл нь бол мэдчилгээ байсан. За мэдчилгээг монголчууд одоо ингээ өөр хоорондоо мэдчилгэхтэй одоо бие, лагшин, тунгалаг, ахуй амьдрал, ажил, төрөл одоо ингээд бүх зүйлийг нь асууж ингээд мэдчилдэг байсан. Мөн штэ. Мөн. Хаалга онгоолгоол тэр маш сайхан уур амьсгал те өөдөөс угтахтал хүний сэтгэл зүй тэнцчин ингээл нөгөө хамелеон шиг ховсаал явчихна гэж би ойлгосон штэ.
Өөрөө ч гэсэн би нэг босод өөр үйлчлэгээний газар ороод ирэхэд те үүдэнд нь маш сайхан нэмсгэл тодруулсан хүн намайг бүгдэж аваа те. Гэхдээ нэг бүр амар бүхэлцэг нь хаашаад дээр чинь бүр нэг хүн ёсоор бүр маш сайхан соёлтойгоор те тэр хүний хүндлээд нэмсгэл тодруулж мэдлээд за тэгээ орчин нөхцөл нь маш сайхан тансаг гоё үзмжтэй бол тэгэл гоё. Гэтэл нэг бүүдгэр те за тэгээд нэг хүн маань одоо нөгөө тэр харилцаа үзүүлж байгаа хүн төртөл сэтгэл хэрэгтэй. За харилцааны соёл нь одоо хим хэмжээ. Бусдтай тий харилцах би хим хэмжээ л гэж боддог. Гэтэл одоо ингээд харахад зэрэг нэг энэ харилцааны маань нэг хэлбэр нь хамгийн аимшиг том хэлбэр нь олон ургаж мэдээлэл болчиход байгаа хөх тий. Одоо юу гэдэг одоо сошиал ертөнцийн мэдээлэл. Өнөөдөр ингээд юу гэдгийг Тэгэхээр энэ бол хүмүүжлээс улбаалах, шалтгааллах зүйл. Тэгээд бас нэг зүйлийг яхад энэ бол харилцааны соёл гэж ярьж байгаа бол энд хүндэтгэл, хүлээцтэй байдал, тий эсвэл нинжин сэтгэж гэдэг юм уу хүн төрлөختний хүний хамгийн эрхэмдээ чанарууд дээр суурилж идэг. Маш энгийн. Би бол тэгж л ойлгодог. Нэг хүч шаарддаг юм байхгүй. За баярлалаа. за баярлаа. За баярлалаа. За. За баярлалаа.